үзэгчдээ чагаан дөрвөн бэрхэндаа зүгдэс мууч шандас түлгийн зон ардын дуугаан аялдаг дэлгэмбэрсэн халагныхын дөнгөд тэнгэр гэрэлтэж тэрэн тоотой гэртээ зүүн зуны гэлээсэн Монгол ахын дус таавгүний Америкт найлтгаж бэлдийг тань боломжлоя. Юусэн эрдийн орон их хүндэглийн тоглолтын туу өндөр үтэнэж үзэгч томгон даан хурж баг дуурхад таатаа сайн байна. Эрхэм уран бүтээлчдийн таавгүний чисэлтгэлийн хадуун алгад шин дөр хүндэгэн өрөм залсуу хүлээн авсаа. Эрхэм хүндэт та бүхэнтэйгэн ардын дуухаараа учран залгаж байгаадаа туйлын их баяртай байна. Одоо та бүхэндээ Монгол ардын дуу Гандан уулын цэцэг хэмээх уран бүтээлийн өргөн барья. Гандан нам уулын ингэрт амьдран суусан хоёр хосын амьдрал тохиолдсон уйтгар гонигтай бөгөөд аз жаргалтай амьдралынхын тухай ерөөсөө л энэ ертөнцийн жам ясын тухай аз жаргалтайгаар өгүүлэн дуулъя. 제
За, сайхан үйлчлэж байна уу? Сайн уцгааж ирвүү? За, амархан мөрлөж ирвүү. За гэрээ эзэн баруун талдаа сууя да тийм ээ. За, тэгээ. Хэдүүлээ эхлээ сайхан найрынхаа дэгийг тогтооё. За энэ миний баруун талаар хүрэлцэн ирсэн уран бүтээлчтэй хамтдаа миний баруун гар талаар морилон саадсан эрхэм үзэгч олон та бүгд маань манай тал шүү. Манай талын алга ташлт бас нэлээд хүчтэй ирэндээ бас л дутуул байна. За, тэгвэл миний зүүн гар талын үзэгчтэй алга ташлтыг нэг сонсъё. За, тийм манайхан басаа цаахан мэдчихжээ. Нийт уран бүтээлчтэйгээ сайхан найрыг их сайхан дүүрэгцгээе. Монгол ардын богино дуу хар морь дуугаар эхэлцгээе хүү. За, тэгээ. За, бүгдээрээ тэгвэл Монгол ардын дуу хар морь дуу хамтдаа болцгаая. За тэгэхээр Ховд аймгийн хөгжим драмын театрын гослол дуучин даваа жаргалыг за мөн Баян хонгор аймгийн хөгжим жүжигчийн театрын гослол дуучин Содном нарыгаа нэг сайхан дуун төрлөг өргөөч гэмээр өрн залж байна. Сайн байцгаана уу та бүхэнд энэ сэвчээ халуун мэдээг өргөн төшөөлж мэдчихдээ. Баян хонгор аймгаас Содомтойгоо та бүхэндээ хамтран Загчаа ардын дуу боломжийн гэлцээд нэг сайхан дуу өргөн бүрье. Өрөөс хамтаад болъё. За, ата сайхан хоёр дуучин маань үнэхээр сайхан одоо хоршлыг та бүхэндээ өргөн баярлаа. За, бид бүхэн орон нутгийнхаа театр чуулгуудын уран бүтээлчдийн шилдгийг шалгаруулсан. Шилдэг дуучид маань их онцгой сайхан газраас тодорсон юм байгаа юм. Эх орны минь одоо зүүн хязгаар Дорнод аймгийн хөгжимт драмын театрын дуучин Мегмар дүү маань одоо шилдэг эмэгтэй дуучнаар шалгарч ирсэн. Та бүхэндээ Маргардын дуу Гүйдэг улаан хэмээх уран бүтээлтэй ирсэн байна. За манай
9 эрдний орон төслийн маань эрэгтэй дүэт дуучнаар шалгарч хүрэлцэн ирсэн Баян-Улгийн аймгийн хөгжим драмын театрын гослол дуучин Алтанбек маань бас хүрэлцэн ирсэн байна. За бид бүхэн ингээд ээлжлээ та бүхэндээ ая дууга өргөн барих болно. Одоо Игмарынхаа авчирсан шинэ одоо бараг дууг дээрээ хүлээн авъя. Шинэ гэдэг нь одоо мартагдах шахсан одоо дахин сэргээгдэж байгаа гэсэн утга юм байгаа юм шүү. За сайн байцгаана уу? Энэ хөө өдөш хорон цогөлсөн та бүхнийхээ үдшийн амар амгаланг айлтхан мэдчилье. Манай Дорнод аймаг бол үзэмчин халах бүрээд бараг гэсэн сайхан олон ястангууд амьдардаг. Ингээд та бүхэндээ зориулж бараг ардын дуу үйдэг улаан хэмээх сайхан уран бүтээлийг та бүхэндээ толилуулахаар бэлдэж ирсэн байгаа. Хүлээн авна уу? За манай найранд нэг түрүүнээс хойш нэг тийм дэггүү дүү хүн харагдаад байгаа. Тэр хүн бас баруун талд суугаа бүсгүйч үдээс аль нэгэнтэй дуулчих хэл да би гэл. Манай найранд орж ирчээ. Нэлээд бас жоохон халамцсан орж ирсэн. Энэ хүнийг одоо зарлая. Хөвсгөл аймгаас хүрэлцэн ирсэн Хөвсгөл аймгийн хөгжим драмын театрын жүжигчин, дуучин, яруу найрагч, найруулагч, гуншин нь бол гүйцэгдэхгүй. Сайхан уран бүтээлч гал сайхныгаа өрн залъя. Амархан сайн байцгаана уу? Энэ өрөн амгалан айлтгая та бүхэндээ. За тэгээд өдрийн энэ сайхан тоглолтонд хоёр эрхэм дуучин маань намайг дарахад сайхан дуутайгаа хойбор нутгаасаа ирээрэй гэж үүрэг өгсөний дагуу би нэгэн сайхан дарахад ардын дууг дуулахаар ирсэн юм аа. Тэгээд би өөрөө хотхойд хүн хэдийч
Дарахад нутгийнхаа тэр сайхан дууг нутгийнхэн онцлог аялгаар нь сайхан дуулж сурах юмсан гэж дандаа бодож явдаг юм. Тэгээд өнөөдөр бас миний бодол биелэх мэт энэ эрхэм хоёр маань намайг дарахад дуу дуулаарай гэсэн. Ингээд та бүхэндээ дарахад ардын дуу дэгрэн саарл гэж дууг өргөн барья. За бас тэгэхгүй дуу сонгож байгаа шүү энэ хүн. За бидний 9 эрдний орон аялан тоглолт манаас утга учиртайгаар эх орноо нар зөв хураалан тойрё гэж бид бүхэн шийдээд энэ сайхан эрдэнэс мэд сайхан уран бүтээлчдийг түүн авчирсан юм аа. Шилдэг эрэгтэй дуучнаар шалгарсан Баян Үлгийн аймгийн Алтанбек маань алтан жаргалахтай хамтран за ямар дуу болох гэж байгаа лээ та хоёр маань? Манай Алтанбек дуулна л да. Би хажуунаас нь сайхан дэм болно. Хүнд одоо сурсан юм гэж бас илүүддэггүй юм байна. Би өмнө нь үйлдвэрт ажиллаж байхдаа урлагийн үзлэгт казак дуу сонгож дуулж илаа. Тэгээд тэр дууга мартчихсан. Тэгээ явж итэл энэ 9 эрдний орон гэж энэ аялан тоглолт маань надад Актамак дууг сэргэж өгсөн. Тэгээ өнөөдөр Алтанбектэйгээ хамтдаа үзэгч та бүхэндээ өргөн барья. Тэгээ миний дуулах гэж би Алтанбекээ сайхан түрнэ. За Алтанбекээ өрж байна.
Баяулгийн аймгийн хөгжим драмын театрын госдол дуучин Алтанбек. Батцлан авьяатай ингэчгүй. Ерөөсөө Алтанбекийг гаргаад ирсэн юм чинь өргөжлүүлээд бас Баяулгийн аймгийнхаа уран бүтээлчдийг өргөжлүүлэн дуу хоор өргөөсэй гэж хүсэж байна. Ингээд Арсын эрдний орон аялан тоглолтын маань биднийг бүр театраараа байгууллагаараа өрн маш хүндэтгэлтэй хандаж бид бүгдэд бүх зүйлээр тусалсан бид бүгдийн хувьд онцгой нэгэн эрхэм хүн манай тоглолтод морилон саадсан байна. Ингээд энэ хүү эрхэм хүнийг говьта танилцуулаач. За маш их баярлалаа. Тэгээд эхийн тухай дууг аягуулагчтэйгээ хамтран дуулъя. Энэхүү сайхан аялгау гişгээр учран залгах болсон манаас туйлын их баяр жаргалтайгаа таныг энэхүү сайхан тайзнаа хүндэтгэн өрье. Баяулгийн аймгийн хөгжим драмын театрын дарга аягуул. ертөнцийн
би бүр дуунд уяраад уг нь цааш нь уг нь би хөдлөж явах хэвээр. Тэгээ бүр хийх үгээч мартчихлаа. Үнэхээр л нэг тийм сайхан ихийн хайрын тухай дуу гэж үүнийг л хэлэх байх. Тэгээ бид бүгд Монгол түмэн халах казак гэсэн хоёр сайхан үндэстэн оршин байна. Тэгээ бид бүгд казак түмнийхээ үндэсний өв соёл болох дуун соёл, бүжгэн соёл, за энэ урлаг соёлыг бас танин мэдэж гайхан биширч хүндэтгэж яваадаа маш их баяртай байна. Хүрэлцэн ирсэн хоёр сайхан уран бүтээлчтэй уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэн өрөөё. За, Монгол Эх орны минь урт хязгаар Өмнөговь аймгийн Хөгжим драмын театраас нэгэн сайхан уран бүтээлч маань хүрэлцэн ирсэн. За, дуучин Амар Жаргал маань Нутгийн ардын уртын дуутай ирсэн. За, энэ уртын дууныхаа тухай үзэгч олондоо тайлбарлан хэлээд айдуугаар өгнө үү та. Сайн байцгаана уу та бүхэндээ. Энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Өмнгийн говьоос зорж энэ сайхан тоглолтод оролцож байгаадаа маш их баяртай байна. Тэгээд та бүхэндээ зориулаад Өмнөговь аймгийн Нутгийн ардын уртын дуу Сэнсгэр сайвар хэрэг хэмээн сайхан дууг өргөн барья. Өмнөговь аймгийн Хөгжим драмын театрын устдал дуучин Амар Жаргал баярлалаа. За бид бүгд яагаад энэ дуучдыг цоллоод тэгээд яагаад өөр өөрсдийн нутаг орны онцлог түүхэн дууг өргөн барьж байна гэхээр Монгол улсын гавьяа жүжигчин Алтан Жаргал, Баццэглэн Алтан Жаргал хоёр. За би найранд халжээ. Үнэхээр халж. Монгол улсын гавьяа жүжигчин Баццэглэн Алтан Жаргал хоёр өөрсдөө дуулахаасаа илүүтэйгээр орон нутгийнхаа театр чуулгын сор болж гялалзан яваа. Бидний 14 ясны өөрсдийн түүх соёл болон аж байдлыг харуулсан энэ үндэсний сайхан дуу хоорыг энэ сайхан өргөөнд авчирж ирж үзэгч болон та бүхэндээ төлөвлөлөн хэмээн хүссэн юм аа. За тэгээд өнөөдөр бас үнэхээр л бас сайхан байдаг юм байна. Энэ олон сайхан ясны дуун соёлыг ариун их фондондоо түүчилж авсан Улаанбаатар театрын хан гард найрал хөгжмийн уран бүтээлчтэй бас халуун талархал илэрхийлье. За ингээд бүгдээрээ Монгол ардын дуу цэнхэрлэн харагдах уул хэмээх дууг 3 аяар өргөн барья. За ардын дуу гэдэг бол яндашгүй баялаг бөгөөд
одоо ухаарал хайрлсан нутагт өөрөөр үгээр өөрөөр аяар бас дуулагддаг ийм одоо онцлогтой. Цэнхэрлэн харагдах уул гэдэг дуу бол маш их сонин 3 одоо өөр төрлийн аяыг нэг үгэндээ батааж дуулж байдаг. Тэгээд та бүхэндээ удаан, дунд, хурдан гэсэн 3 сайхан хэлбэрийн аяар нь бид бүхэн өргөн барья.
Асан хүндэтгэлийн бүжиг. Ардын дуу бүжигийн алтай чуулгын бүжигчид. Өнөөдөр бид бүхэн аялын тоглолтынхоо үр дүнг хамтдаа хуваалцж байгаадаа туйлын баяртай байна. Орон нутгийнхаа театр чуулгуудын уран бүтээлчдийг бас хооронд нь бяцхан уралдаан явуулсан. Энэ бол театр чуулгуудын уран бүтээлчдийн уран бүтээлч сэтгэлгээг одоо хамгийн түрүүнд алдаж өрдөж нацааж өгөх ийм зорилготой юм байгаа. Тэгээд уран бүтээлд нь бас нэмэр болоосай хэмээн хүсэж 10 сая төгрөгийн шагналыг Говь Алтай аймгийн Ардын дуу бүжгийн Алтай чуулгын бүжгийн хамт олондоо гардуулан өгье. Шилдэг хамт олноор шалгарсан та бүхэнд халуун баярыг хүргэе. Монгол орны маань баруун хязгаартуудыг Говь Алтай аймгийн Ардын дуу бүжгийн Алтай чуулгын эрхэм бүжигчтэй бүгдэн алгадаж тэгнэ чигнүүнэ. Хураа! За ингээд цаашдынх нь уран бүтээл бим тус олонсай хэмээн бит хоёр уран бүтээлийнхээ дээжээс хоригдод үсгээд энэ одоо шагналын санг бас бүрдүүлсэн юм аа. Ингээд урлагийн их амжилтыг хүсэн өрөө их сэтгэл гаргасан хүмүүсийг бурхан үнэхээр шагнадаг. Танай хамт олонд маш их баярлалаа. 9 эрдний орон тоглолт бол өөрөө төсөл. Төслийн нэгэн хэсэг маань өнөөдөр та бүхний өмнө тайлагнаж та бүхэнтэйгээ хамтдаа нэг үдшийг найрлаж байна. Эмэгтэй хамтран дуулаач дуэт дуучин Доронтой аймгийн хөгжим драмын театрын гослол дуучин Мегмарыг урьж байна. Шилдэг болсон танд баяр хүргэе. Монгол улсын соёлын тэргүүн ажилтан Дашны юмын Мегмарыг хүндэтгэн өрнөлөе. Баяр хүргэе. Одоо баяр хүргэе. Энэхүү хоёр сайхан дуучны маань энэ сарын 9 эрдний орон тоглолтонд аялгүй сайхан дугаан өргөн борж ард орондоо хүлэгсэн танд 5 сая төгрөгийн энэхүү батламжийг гардуулж байна.
эрэгтэй шилдэг дуучнаас шалгарсан Баян Улгийн аймгийн Хөгжим драмын театрын гослол дуучин Алтан Бэкигээ хүндэтгэн оръё. Азотын Алтан Бэк баяр хүргэе. За ийхүү Алтан хөгөлгөр улсаас сүлх юмр буулгаж агуу сайхан Монгол орног нар завъялж Монгол орныхон өнцөг болон бурцууга ахын дүүстэй ардын урлагаа түнжээж Ясан эрдэнийн орон гурван бүтээлийн аялын тоглолтод маань орон нутгийн театр чуулгуудаас шалгарсан шилдэгүүд маань шагнал хүртлээ. Ясан эрдэнийн оронд 9 дуу бид хоёр дүэтлэн дуулж 9 дууга тухайн орон нутгийнхаа уран бүтээлчдэд за та бүгд маань үргэлжлүүлэн дэлгэрүүлээрэ хэмээн хөгжмөө үлдээсэн. За тэгээд тэрхүү одоо уран бүтээлч хүний хувьд хөгжим гэдэг бол хамгийн чухал зүйл. Тэгээ хоёр дахь зэмсгийг бас бид бүгд уран бүтээлчдэд үлдээсэндээ маш их баяртай байгаа. Дууч мигмартайгаа Монгол Ардын богиндоо Бүүжитмаа дуугаар өргөн барья. Бүүжитмаа дуугаар мегмар битээр оролцож өнөөдөр бас бүхий өргөөндөө үзэгч олон та бүхэндээ өргөн барьлаа. За хүрэлцэн ирсэн ижээ нартай хүндэтгэн дуулъя.
Тайзнаа Монгол Улсын гавьяа жүжигчин Бат Цэцэглэн гурж байна.
За энэ гайхалтай сайхан үдэш Батцэглэнгийн тоглолтыг үзэхээр ирсэн та бүхэндээ энэ үдшийн мэндийг хүргье. Үнэхээр ардын урлагт одоо дуучин хүн үндэсний өв соёлоо дэмжин өөрөө түүнийгээ тоглож дуулна гэдэг бол бас гайхамшиг юм. Тэгээ Батцэглэнтэй маш их баярлалаа. Ялангуяа энэ үлэмжийн чанарыг ингэж гоё найруулж хамтдаа жаргасандаа маш их баяртай байна. Цаашдынх нь уран бүтээлд өндрөөс өндрийн амжилтыг хүсье. Хайртай шүү. За, намайг илүү тодтогж байдаг эрхэм сайхан уран бүтээлч ах эгч нар маань бас их байдгаа. Тэгээд эдний маань нэг одоо баг миний бүх тоглолтод оролцдог даа мөнхөрднөгч маань тэгээд энэ сайхан алтай ятхыг дахин ашиглуулж Монгол түмнийхээ сонорыг мэлж байгаа нь туйлын гайхамшигтай сайхан юм. За, ингээд асхал баруун хязгаар эх орны минь баруун хэлд одоо соёлоо түгээн байгаа эрхэм авьяаслаг уран бүтээлч Алтанбекигийн энэхүү сайхан тайзнаа хүн тэтгэн өрж байна. Алтанбек бит хоёр 9 эрдний орон хэмээх гайхалтай дуу та бүхэндээ өргөмөрье. You
нарны цацраг алтан эрдэн ичи таны минь цацал монгон эрдэн илчтэй улаан голон шүрэн эрдэн идэж уссан гэрмэн танан эрдэн хорна тань юсан эрдэн хорна тань юсан Надах тэнгэрэн өмгэрдэм инги оргон талдан ойонгэрдэм энхүрин туян зисэн хэрдэм эгэж хэн бүсгийн гайдан собдан Haragda
가는 성함이
Ядмагийн шүлэг Чулуундаржийн аялгау манай Наагуур зочлон очоорой. Уудан цэлгэр говьдон өрн задя. Хөдөлмөрийн Баатар ардын уран зохиолч Бадарчин шүлэг урлагийн айлд тэлдэн Батөмрийн хөгжим 9 эрдний орон. За бүгдээрээ хамтдаа дуулцгаая. Ивэл нарны цацраг алтан эрдэн ичи танимин цацад монгон эрдэн ичтэй улаан болон шүрэн эрдэн идэ шижи уссан гэрмин танан эрдэн
Дэлгэрсэн тэрлэгсэн Монголынхаа дэлгэр сайхан амьд. Туундурта өсөж Монголдан уран бүтээлийн хамтарсан зөвлөлтөнд өргөн барьсан Монгол улсын гавьяа жүжигчин Бат сайхны бат цэцэглэн алгадаш мөрөлгий. Уран бүтээлийн өндөр амжилтыг хүсье. Есүг ирний уран бүтээлийн үнэтгэлийн тоглолтын өргөн төлөвлөсөн Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Балдбаатарын алтан жаргал. Баяр хүргэе. Уран бүтээлийн өндөр сайхан амжилтыг хүсгэрэй. Есүг ирний уран их хүргэлийн тоглолтод аялгау сайхан хураан өргөн барьсан эрхэм уран бүтээлчдийн алдар шуулан танилцуулъя. Баян хөлгийн аймгийн уран хааны нэрвчид өгчм драмын дуучин Азатын Алтинбек. Алгадаш тэгнийчгнүүли Дорнод аймгийн Алтан гацсолонд хөгжим драмын театрын гослол дуучин Монгол улсын соёлын тэргүүн ажилтан Мегбар алгадаш мөрөлгий. Баяр хүргэе. Өсгөл аймгийн урлагийн төвөөс үлгэртэн маасан шивийн нэрвчид хөгжим драмын театрын найруулагч жүжигчин Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Алтан гацсолонд Төмөрбаатрын ганц сайхан Баян аймгийн хөгжим драмын театрын дарга Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Айгууд алгадаш мөрөлгий. Баяр хүргэе. Ховдэмгийн чулууны нэрвчид Алтан гацсолонд хөгжим драмын театрын гослол дуучин Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Бадан Даваа жаргал. Баяр хүргэе. Уран бүтээлийн өндөр амжилтын дэнийг хүсгэрэй. Баян аймгийн Ловсон вандангийн нэрвчид хөгжим драмын театрын гослол дуучин Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Бүрэн догдгийн Содном алгадаш мөрөлгий. Өмнөг аймгийн хөгжим жүжигчин театрын гослол дуучин Балдбаатрын амар жаргал. Баяр хүргэе. Уран бүтээлийн өндөр амжилтын дэнийг хүсгэрэй. Сэлэн аймгийн ардын дүүжгийн чуулгын Сэлэнгийн далгай чуулгын эрхэм бүжигчид алгадаш мөрөлгий. Бүжиг дэглэж Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дэлгэр сүрэн. Төрийн хошоо шагнал лододомын нэрвчид Авалт аймгийн ардын дүүжгийн чуулгын бүжигчид бүжиг дэглэж Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Байгалбатын бөксөлд Монгол өдрийн сайхан тоглолтод аялгау хишгнийг өгсөн Нийслэлийн Улаанбаатар театрын хангард үндэсний их хөгжмийн их найрал алгадаш мөрөлгий. Есүг ирний орон өндөдлийн тоглолтын хөтлөгч дуучин Эрдэнэ Очир. Есүг ирний тоглолтын хөтлөгч дуучин Ловсон Дорж алгадаш мөрөлгий. Эмэ өнөөдрийн сайхан тоглолтыг дугсанс таалган болгосон та бүхэн маань эдгээрийн хамгаалалтын төрлөөр нөвшин амгалан байхын өлсөй сайхан өрөөлийг өдөөдөн өргөн дэвшүүлэн айлгая. Эртний өрөөлөөр учирсан энэ сайхан дутагтайг эцэг хүний ёсоор жаргаж уяхан зам твийн наран дор урдуудаан амьдралыг өлсөйтэй өрөөлийг өдөөдөн өргөн дэвшүүлээ. Амны билэгтэй ажлын өрөөлөөр өнөөдрийн энэ сайхан тоглолтын өндөр